Заасан бас та бүхэнтэй өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн хайлтаар та бүхэнд хэд хэдэн зүйлийг үзүүлье. За жишээ нь одоо энэ сандалны бид нар өмнөх хичээлээр хүний сүудэр яаж гаргахыг үзсэн. За дараа нь бид нар энэ сандалны сүудрийг бас ингэж гаргадаг юм арга байна. За өшөө бас энэ юуны Japan гэчээд тийм ээ одоо энэ нөгөө тэр бичгнийх нь ардуур ингээд нэг бичлэг явж байгаа. Одоо Japan гэж ингэж биччихээд ардуур нь ингээд бичлэг явж байгаа тийм ээ. За ийм эффект байгаа. За энийг үзүүлье. За өшөө бас нэг юм энэ ингээд машин тийм ээ нэг дөрвөлжин дотроос ингээд бүдгэр бүтсэн мөртлөө яг энэ тод хэсэг дотор машин маань гэж гарт наашаа гарч ирж байгаа тийм ээ ийм эффект байгаа. За энийг үзүүлье. За тэгэхээр 3 юм үзүүлэх нь тийм ээ. За эхлээд сандалнаасаа үзүүлэх хэлье. За хэдүүлээ. За энэ сандал байлаа гэж бодъё. За сүудрийг найрлахчээ. За хэрвээ одоо ингээд ямар нэгэн обжект тийм ээ сандал ч юм уу юу чи ямар нэгэн зүйл хамбал энийгээ бид ингээд хоёр болгох чинь. За тэгээ энийгээ бид нар яг нь edit руугаа орж жоод энэ дуу тооныг дөрөв оржоод custom гээд за тэгээ энэ highlight shadow хоёрын хоёулангийн хар болгох чинь. Энэ хоёулаа хараад за ингээд энэ маа тас хар болчихно. За энийгээ тэгвэл руугаа орж жоод edit руугаа орж жоод бид нар бүлэр идэнэ. За мэдээ одоо 40-50 хүртэл ингээ бүлэр идчих тийм ээ. За тэгээд энэ маань ингээ юм хар сүдэр болчихно. За тийм бол яг нэгээ transparency-г энэ яг нэлээ ингээ сүдэр шиг нэлээ одоо 30 болтол бүдгэрүүлээд за тэгээд position дээр яг сандалныхаа арталт нь гаргачих нь тийм ээ. За тийм бол ингээд ямар нэгэн юмны одоо сүдрийг бол яг бид нар ингэж гаргаж болох нэ. За хоёр дахь нь болохоор яг би энэ Japan гэж бичсэн. За энийг өөр бас улс орнууд дээр бас янз бүрийн юм дээр ашиглаж болно. За энийг хийхин тулд эхлээд бид нар нэг ийм дөрвөлж юм хийх хэрэгтэй байгаа. Эхлээд ингээд нэг энэ юугаа дэвсгэрээ нэлийн тод өнгөөр ингээд яачин. За тэгээд энэ дээр бид нар element руугаа орж чад shape руугаа орно. За тэгээд shape дээр нэг дөрвөлжин төшин шигт shape аваад за энэ иймэрхүү л хад болох байх юм аа. За ингээд голыг нь олоод за тэгээд энийгээ бид нар яхна цаан бол төвсгэр дээр хийчихье. За тэгээд текст руугаа очиж байгаа бид нэр текстээ бичнэ. За тэгээд ингээд Japan гэдгийг бид нар яах нь дээр ингээд авчирнаа. За тэгээд хоёрыгаа бид нар фондыг бас солилцож болно. Нэлээ юм зузаанд фондоор ингээд солилцож болж байна тийм ээ. За тэгээд хоорондох зайг нь бас ингээд жоо ойртуулчих болно. Тэгэх юм бол нэлээ энэ маань ингээд том болно гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд за энийгээ бид нар өнгөнд бас яг энэ дэвсгэр өнгөтэйгээ адилхан өнгөөр сонгоно. За тэгээд элемент руугаа очиж жаад за бид нар яг ийм тэгшүнцэг давна. За тэгээд энийгээр яг бид нар энэ дэр нь за яг энэ бас тод өнгөөрөө ингэж нөө өнгө зааж өгнө гэсэн өнгөний ингэ зааж өгнө гэсэн үг. За тэгээд энийгээ бас яг бид нар ингээд ойшруулад бас энэ дээр авна. За тэгээд энэ дээр энийгээ бас нэг дахиж нэгийг аваад юм жижиг юу болгож жоод энэ хэсэг бодчих. За яа. За тэгээд яг энийгээ бид нар яг даунлоод хийж авна. За тэгээд нэгэ PNG файл. За тэгээд current page. За ингээд даунлоод хийгээд авчихна. За нэг долоогээ татгалчаа. За тэгээд бид нар дахин энэчнээс нөгөө бид нар ингээд видео энэ эхлээд цаа энэ дээр бид нар видео руугаа оржоод энэ Japan тийм ээ видео харъя. За түүнийхтэй адилхан Japan-ыг харуулахын тулд Japan temple гэдэг тийм ээ. За энэ темпл нь ингээд бас ингээд хөдөлж байвал бас их зүгээр. За энэ бас зүгээр юм шиг энэ хөдөлж ах шиг юм тийм ээ. За ингээд энийг тавьчихна. За тэгээ энэ дээрээ саяхан бид нар нөгөө хадгалсан юугаа авчирна тийм ээ. 7 гэж авчирсан.
За тэгээ энийг бид нар яхаа remover гэдэг тэнгуудын дандаа тод өнгөтэй хэсгнүүд нэг арилждаг байхгүй. За тэгээ яхаа энэ дээрээ бид нар нэг ингээд за одоо ингээ харах юм бол энэ маань Japan гэх ингээ бичсэн байгаа сте тийм ээ. Тэгээд артталт нь ингээд ятсан. Энэ видеоны артталт нь ингээд л заах бүр ингээд өөр хөдөлгөөнтэй нэлээд хөдөлгөөнтэй бас сонгож болно. Энийх бол бисмиллах би өөр видео авсан байна. Энэ бол нэлээд сайн хөдөлж байгаа үстэй. Тийм ингэж хөдлөл бас зүгээр юм тийм ээ. За энийг бол бас янз янзын юм дээр ашиглаж болно. За энэ ягаан машин яг энэ дөрвөлжин юунаас ингээ гараа явж байгаа юм шиг энэ бас гоо сонирхолтой эффект байгаа. За энийг хэдүүлээ хийгээд үзье. За эхлээд би нэг юм ягаан машиныг энэ AI-аар зурулж авсан байгаа. За энийг энэ дээр оруулчих. Ишин толгойд оруулчих. За тэгээ энийг бас бид нэг хоёр болгох чинь. За артлыг нь болохоор бүлэрэдэд дан нэлээ ингээд бүлэрэд чи тийм ээ. За тэгээ энийг энэ дээр нь ингэж тавьчихж жагаад ингээд за тэгээ энийг бид нар энэ хараа энэ строкийн ингээд нэг 20 зузаан одоо хөрөө үсгэж байгаа байхгүй. За энэ 20 тийм ээ. За тэгээ өнгөний яхаа бас цагаан өнгөтэй болгочулаа юм ингээд цагаан юм дотор ингээд гараад ирж байна. За тэгээ саяхан ягаан машиныг дахиад авчирна. За тэгээ энэнийхээ бид нар юу яах вэ гэхээр бэкграундыг арилгах чинь. За тэгээ машин маань юм болж байна тийм үү. За тэгэл яах нь ингээ харах юм бол тэнгэрсэн сайжхан да. Яа машин маань яг энэ дөрвөлжингний цаанаас ингэж гарч иж байгаа юм шиг ийм сонирхолтой эффект орж ирсэн байгаа. За тэгээ энэ хичээл маань бас 100 дахь хичээл байгаа. Тэгээ та бүхэнд бас ийм сонирхолтой нэг 2 3 юм үзүүлээ тийм ээ. За ингээд дараагийн хичээл хүртэл баярлалаа.